Жилийн турш хүсэн хүлээдэг нарлаг зуны амралт аяллаа өдрүүд хэдийн эхэлж хин хөнгөө хаа нэг тийшээ аялцгааж байна. Амралтаараа хаашаа аялах уу, юу үзэх үү гэдэг асуултанд мэдлэг мэдээлэл болох нэвтрүүлгийг бэлтгэлээ. Бидний ихэнх нь зундаа гэр бүлээрээ Монгол орныхоо үзэсгэлэнт байгалаар аялж, түүхэн дурсгалт газруудаа хүүхэд залуустаа танилцуулж, хөвсгөл увс нуурын эрэгт болон аршаан сувилалд их амардаг. Гэхдээ сүүлийн үед орон нутгийн аяллаа зардал гадаад руу аялахтай адил зарим нь бүр илүү үнэтэй болоод байгаа. Иргэдийн хамгийн их зорих хөвсгөл нуурын дэргэдэх амралтын газруудын хамгийн хямд гэр нь өнөөдрийн байдлаар 200-аас 250 мянган төгрөгт байна. Энэ нь зөвхөн нэг хүний болоод нэг хоногийн төлбөр. Нийслэлээс 800 км явж очсон иргэд нэг хоноод буцна гэж үгүй. Дор хаяж 3-аас 7 хоног байна гэхээр зөвхөн байрлах газарт гэхэд 1.5 сая төгрөг зарцуулна. Үүнээс гадна бензин, унаа, хоол гэх мэт олон зардал нэмэгдэнэ. Гадаадын үзэсгэлэнт орнуудаар аялахад өртөг өндөр газарч би мөн төдийлөн хүмүүс мэддэггүйч гайхалтай түүх соёл үзэсгэлэнт байгаль үзэж харах зүйлс дуусгааргүй их атлаа. Боломжийн зардлаар аялах боломжтой улс оронч олон бий. Монгол улсын энгийн паспорттай иргэн гадаадын 29 улс руу 14-өөс 90 хоног визгүй зорчих хэрэгтэй бол дипломат болон албан паспорттай бол 35 улсад визгүй зорчих боломжтой. Тиймээс та бүхэндээ визгүйгээр бас хямдаар аялж болох үс 4 улсыг танилцуулахаар бэлтгэлээ. Таиланд улс. Үзэсгэлэнт сайхан ширэнгэн ой. Наран шарлагын газрууд гайхалтай хоол хүнс хямд дүн зэргээрээ Таиланд улс нь Азийн хамгийн аялахад тохиромжтой орнуудын нэг юм. Монгол улсын иргэд энгийн паспорттойгоор 30 хоног дотроо визгүй зорчих хэрэгтэй. Газар нутгийн хэмжээний хувьд Монголоос 3 дахин бага буюу 500 мянган хавтгай километр нутаг дэвсгэртэй, үндсэн хуульд хаант засаглалтай, хүн ам нь 55 сая бөгөөд нийслэл Бангкок хотод 7 сая хүн амьдардаг. Таиландд борооны улирал нь үдийд буюу 6-аас 9 сард байдаг. Нийслэл Бангкок хот нь үнэхээр олон хөлийн газар бөгөөд очих ёстой газруудын нэг. Сонирхолтой зах дэлгүүрүүд, шөнийн амьдрал, бас гудамжны хоолны соёл. Таиланд хоолнд будаа, гоймон, гол байр суурь эзэлдэг бөгөөд дахиа гахаа загасны маха, бас бусад далайн бүтээгдэхүүнүүд багтана. Дэлхийд брэнд болсон хоолноос дурдвал шарсан гоймонтой хуураг, сам хорхоотой шүл болон халуун ногоотой папайя салат. Хэрв та нэг өдөр өдөржин гудамжны хооллоор дагнан хооллоё гэвэл ойролцоогоор 180-аас 170 баат буюу монгол мөнгөөр 17-оос 25 мянган төгрөг зарцуулах болно. Хэрв жирийн зоогийн газар ороод Таиланд хоолд захиалбал үнэ нь 6 мянгаас 13 мянган төгрөг, харин нутгийн задгаа шар айраг нь 6500 төгрөгөөс эхэлдэг. Тун боломжийн байгаач. Таиланд улсын хамгийн алдарт газруудын нэг, дэлхийн сая аялагч жуулчдыг хамгийн ихээр татдаг Таиландын хамгийн том арал болох үзэсгэлэнт Пхукет арал. Энэхүү үзэсгэлэнт газар гэр бүлийнхэнд хамгийн ээлтэй деваж ингэгддэг бөгөөд наран шарлагын газар, далайн эргийн тоглоом, усан спорт, гудамжны хоол, тэрэлтэт цан, жижиг завиар аялах зэрэг зүйлсээр алдартай. Пхукет хотод хийх хамгийн чухал зүйлсийн нэг бол Хятад, Португалийн хэв маягаар баригдсан олон бүхий байшин. Таиландын үндэсний хоолтой ресторан, кофе шоп, буддын шашны сүм, хятадын бунхан, тэр байтугай тус мөч хамгийн том шөнийн захаараа алдартай. Эдгээр газруудаас өөр олон үзэсгэлэнт газрууд байгаа нь мэдээж. Харин нэг хүний төсвийн тухайд гэвэл агаар жуулагчтай жижиг буудалд буудаллаж, жирийн зоогийн газарт өдөртөө 2 хооллож, мопед эсвэл скутер түрээслэж, хот хооронд галт хэрэгээр аялаж, наран шарлагын газруудаар аялах стандарт зүйлсийг оруулаад гарах нэг өдрийн зардал нь ойролцоогоор 160 мянгаас 250 мянган төгрөг.
Гэхдээ зарим өдөр гудамжны хоолоор дагнавал үүнээс хямд тусах нь ойлгомжтой. Вьетнам улс. Дэлхийн аялал жуулчлал хөгжсөн орнуудын нэг. Сүүлийн үед монголчуудын хамгийн их зорчиж буй үзэгсэлэнд Вьетнам орн. Монгол улсын иргэд энэ оны 3 дугаар сарын 7-оос хойш энгийн пассвортоор 30 хоног дотроо визгүй зорчих хэрэгтэй болсон. Вьетнам нь халуун орны цэрэн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба жуулчдын хувьд 11-ээс 4-р сард аялбал агаарын хэм дунджаар нэмэх 20 орчим хэмд хэлбэлзэнэ. 80 гаруй сая хүн амтай хөгжиж буй улсын хувьд амжиргааны өртөг хямд. Вьетнам мөнгөнд тэмдэгт нь дон. $1 21,300 донтой тэнцэнэ. Аялал жуулчлалын томоохон бүс гэгддэг Ханой хотод 100,000 дон буюу 13,000 төгрөгөнд өглөөний цайтай дайжгүй зочд буудлын өрөө амархан олдно. Уг хот нь өөрөө хуучин ба шин, Европ ба Аз, эмх замбраагүй байдал болон дэг журмыг хослуулснараа гайхалтай. Эдний бас хамгийн том соёл бол гудамжны хоол. 1500 төгрөгөөс эхлэх бөгөөд дунджаар 4-5,000. Харин Монгол төдийгүй дэлхийд дахин танигдсан бидний сайн мэдих алдарт фо шүл нь 6-аас 11,000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Бусад Вьетнам үндэсний хоолууд ч мөн адил иймэрхүү үнэтэй байдаг. Хоол хийхдээ амтлагч халуун ногоо бараг л хэрэглэхгүй бөгөөд бэлэн болсон хоолоо ситрус, сой болон чили соусаар амтлах нь их. Мөн шарж хуурсан хоол цөөн тул Японы дараа орох эрүүл хоолтой үндэстнээр тооцогддог. Харин дайжгүй тогтчлолттой уушийн газар задгаа хагас литр шар айраг 3,500 төгрөгийн үнэтэй. Вьетнам жуулчдын хамгийн их сонирхлыг татдаг өөр нэгэн газар бол Хой An хот. Өвөрмөц үзэсгэлэнтэй байгаль, гайхамшигтай эртний байшин барилгууд, дизайнеруудын нэрийн дэлгүүрүүд, урлагийн галерейнууд нь тус хотыг чимдэг бөгөөд энэхүү хотоор зугаалах нь цаг хугацааг ухраан аялж байгаатай адилхан сэтгэгдэл төрүүлдэг. Вьетнамын хойд хэсэгт орших аялал жуулчлалын хот бол Сапа хот. Толгод дунд амьдрах даруухан фермерүүд цагаан будааны тариалан, ургацаа авч буй хөдөлмөрч тариаланчид, өтгөн ургамал, үзэгсэлэнт явган зам мөн гоёмсог улсаараа алдартай. Тэгэхээр Вьетнам улсад нэг хүний өдрийн төсөв ойролцоогоор 160,000 төгрөг болдог. Үүнд агаар жуулагчтай өглөөний цайтай жижиг буудал, жирийн зоогийн газарт өдөрт 2 хооллож, мопед эсвэл скутер түрээслэж, хот хооронд галт тэргээр аялж буй хотуудын үзэр үйлчилгээний стандарт хөлсийг оруулж тооцсон дүн. Өдөрт 250,000 төгрөгийн төсөвтэй бол хангалттай аялаж болно. Индонез улс. Зүүн өмнөд Азийн нийт 17,508 арлаас бүрдэх нэгэн үзэсгэлэнт улс бол Индонез. Олон арал дээр оршдог энэ улс дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй байгальтай орнуудын нэг гэдэгтээ маргах хүн байхгүй зэ. Эквадорын бүсэд байрладаг учраас халуун орны бүсэд ордог бөгөөд олон тонны наран шарлагын газруудтай. Мөн олон үндэстэн угсаатнаас бүрддэг энэ улс нь соёлоор баялаг бөгөөд нутаг дэвсгэр бүр өөрийн гэсэн өвөрмөц хоолны соёлтой. Монгол улсын энгийн пассворттай иргэд энэ оны 1-р сараас эхлэн тус улсын хилийн бомб дээр виз мэдүүлж авах боломжтой болсон. Өмнө нь $150 мэдүүлжсэн Индонезийн 30 хоног хүртэлх богино хугацааны визний төлбөр $35 болсон. Индонезийн нэрийн хуудас болсон газар бол яхаарахгүй Бали арал. Урлагийн арал гэдэг нэрээр дэлхийд эртнээс алдаршсан. Мөн далайн эргийн наран шарлагын газрууд олноор байгуулагдсан тул жуулчдын тоогоор өдгөө дэлхийд дээгүүр орох хэмжээнд аялал жуулчлал хөгжижээ. Хүүхэд залуучууд залуу хосуудад далайн төрөл бүрийн усан спорт, усан парк, романтик resort-ууд энд байхаас гадна урлаг, түүх сонирхогчдод эртний сүм дугна, олон шашны хосломол байдал, уугуул иргэдийн зан үйл, туйлын их сонирхлыг татдаг байна. Харин зарим жуулчид энд зүгээр стрессээ тайлж, далайн иргдээр бие шаран
хотын үүмэнээс салахын тулд ирдэг гэж болно. Комодо үндэсний парк. Энд та жинхэнэ зэрлэг комодо гүрвэлийг харахаас гадна ойролцоох далайн ирэг дээр цагийг зугаатай өнгөрөх боломжтой. Жуулчдын сонирхлыг татдаг өөр нэгэн газар бол Бромо Симуру гэсэн хоёр галт уулаараа алдартай. Симуру нь идэвхтэй хിവэрэ байгаа хідээч тесрэлтгүй олон жил болжээ. Хэрвээ та хүсвэл тусгай зөвшөөрөл авч тус галт уулууд дээр авирах боломжтой юм. Индонезийн хоол хүнсний хувьд Хятад энэ нутгийг Малайз соёл ихээр нөлөөлсөн байдаг. Ихэнхдээ будаа гомын дагнасан бөгөөд балиагаас гаралтай сатай гэх хоол нь хамгийн алдартай. Гудамжны хоолны үн ойролцоогоор 12,000 рупи буюу 2,500 төгрөг байдаг. Харин орон нутгийн дунд зэрэглэлийн ресторанд хооллбол үн нь 10,000-аас 30,000-ын хооронд хэлбэлзэнэ. Тэгэхээр Индонезид нэг хүний өдрийн төсөв ойролцоогоор 250,000 төгрөг болно. Үүнд дунд зэрэглэлийн өглөөний цай, жижиг буудал, жирийн зоогийн газар өдөрт 2 хооллож, үндэсний паркуудаар аялж, массажинд орж, усан чумбах гэх мэт үйлчилгээний стандарт хөлсийг оруулаад гарсан дүн юм шүү. Перу улс. Өмнөд Америкийн өвөрмөц үзэсгэлэнт улсуудын нэг болох Перу улс руу 90 хоног визгүй зорчих боломжтой. Перу нь Эквадор, Колумб, Бразил, Боливи улсуудтай хил залган оршдог бөгөөд эдгээрээс Бразил, Эквадор, Чили улсууд руу мөн адил 90 хоног визгүй аялан зорчих боломжтой. Байршлын хувьд дэлхийн нөгөө өнцөгт оршдог тул транзит нислэгээр зорчино. Перу улсыг жуулчид ихээр зорин очдог шалтгааны нэг нь дэлхийн 7 гайхамшигын нэг Мачу Пикчу хотын балгас бол нөгөө нь амтд хоол юм. Эртний инкүүдийн нийслэл байсан энэхүү Мачу Пикчу нь ямар нэг хадаас ашиглалгүй асар том бул чулуунуудыг засаж углуургадж барьсан гэдгээрээ онцлог. Энэхүү газар нь Кускогоос баруун хойд зөвхт 70 орчим километрт, далайн түвшнээс дээш 2430 метрт өргөгдөжээ. Уг хот нь 1450 он орчимд баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна. Үүнээс хойш олон зууны турш уугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хинэнч энэ хотын талаар мэдгүй байсаар 20 дугаар зуунтаа золгосон билээ. Мөн дэлхийн нийтийн санал асуулгаар дэлхийн шин 7 гайхамшигт шалгаран оржээ. Перу нь номхон далайн нарлаг эрг, Андын нурууны өндөр улс, Амазон мөрөн болон ширэнгэн ойтой гэдгээрээ онцлог. Перу улсын өөр нэгэн нэрийн хуудас гэвэл мэдээж лам гүрөөс. Уг амьтныг инка эзэнт гүрний үеэс эхлэн гаршуулан тэжээх болсон бөгөөд ихэвчлэн дээр нь ачаа ачин зөөх, ялгцыг нь ашиглаж гал асаах зэргээр ашигладаг байжээ. Перу улсын солонгон уул жуулчдыг ихээр татдаг. Өөр өнгийн чулуунуудаас бүрдсэн өөр өнгийн үзэмжтэй уг уулыг 2015 он хүртэл нутгийн иргэдээс өөр хүмүүс бараг л мэддэггүй байсан билээ. Үүнээс гадна дэлхийн хамгийн өндөрлөг цэг дээр оршдог Титикака хэмээх нуур байдаг бөгөөд далайн түвшнээс дээш 3.8 км-ийн өндөрт оршдог. Мөн энэхүү нуурын гүнд эртний хотын балгас байдаг байна. Мөн Эквадор улсын бэлэг тэмдэг болсон Андын Кондор гэх шувуу Перу улсад олноороо нутагладаг. Перу улс бол Өмнөд Америкийн хоолны соёлын гол цэг. Хэрв та Өмнөд Америк ТV-ийн хэн нэгнээс ТV-х нь хамгийн гоё хоолтой улсыг асуувал ихэнх нь Перу улсыг нэрлэх болно. Перу нь Өмнөд Америкийн хоолны соёлын гол цэг хэмээгддэг бөгөөд төмөс, улаан лол, далайн хоол, усан гахаа, лам гөрөөсний махаар илүү дагнадаг. Үндэсний хоол нь олон төрөлтэй бөгөөд эдгээрээс цевече хэмээх далайн хоол, арос кон пато хэмээх нугасны махта будаа хамгийн их алдартай. Ерөнхийдөө Перуд хоолны үн тун боломжийн бөгөөд гудамжны хоолны шорлог гэхэд 5,000-аас 6,000 төгрөгийн хооронд байна.
сууж үйлчлүүлдэг дунд зэрэглэлийн энгийн ресторанд хооллолбол үнэ нь 15,000-аас 25,000 төгрөгийн хооронд, харин хагас литр нутгийн задгаа шар айраг нь 7,000 төгрөг. Тэгэхээр Перуд нэг хүний өдрийн төсөв ойролцоогоор 370,000 төгрөг болж байна. Үүнд дунд зэрэглэлийн өглөөний цайтай жижиг буудал, эсвэл Airbnb-гээр байр түрээслэх, жирийн зоогийн газарт өдөрт 2 хооллож, уух юманд илүү мөнгө гаргаж, үндэсний паркуудаар аялаж, Мачу Пичугээр өдрийн аялал гэх мэт үйлчилгээний стандарт хөлсийг оруулаад тооцсон болно. Тэгэхээр дээр дурдсан 4 улс руу аялж зугаалах нэг өдрийн төсөв нь мэдээж дундаж дүн бөгөөд хаана бодлох ямар хэрэглээтэй байх зэрэгээс хамаарч аяллаа зардал дээшээ доошоо хэлбэлцэнэ. Дараагийн дугаараар өөр олон сонирхолтой аяллыг, улс орнуудыг танилцуулах болно.